бас 90 онд юу ч үзээгүй их ядуу байсан шүү дээ. Дэлгүүрт нь юу ч байгаагүй шүү дээ. Бидний үндсэн иддэг хоолой боорцог, хуралтай шөл. Тэгээ цагаан сараар нэг хэдэн бууз мах иддэг байсан. Өөр бид нэг үзээд хэрэгэлсэн байхгүй. Жижигэн томынхоо хувцсыг өмсдөг юм л байсан. Аав нэг кремплэний костюмтэй, ээж нэг кремплэний платьтай за тэгэл хороог барж ирсэн юм шиг байна. Тэгээ нэг ганц турхан дээл өмсчихдээ тэгэл тэгээд бид нар 90 оноос хойш задраад жоох юм үзээд ирсэн чинь энэтэйч болмоор санагдаад, энэтэйч болмоор санагдаад, энэтэйч болмоор санагдаад хэрэглээ айгүй сонирхсан. Гол юм хайцсан юм шиг. Тэр нь юу гэхэд яаж агуу буцаад Монгол улсыг бий болгох вэ? Яаж хүчрхэг Монгол хүнийг бий болгох вэ гэдгийг хайсан юм шиг. Тэр нь юу гэхэд яаж агуу буцаад Монгол улсыг бий болгох вэ? Яаж хүчрхэг Монгол хүнийг бий болгох вэ гэдгийг хайсан юм шиг. Тэрний төрхийн тулд машинтай болж болно. Дөрөв гоё хаустай байж болно. Гоё том телевизэртэй байж болно. Гэхдээ энэ бүх юм тэр хүчрхэг Монгол, хүчтэй Монгол хүний төлөө байх ёстой. Тэр бидний зорилго юу? Хүчтэй Монгол улсыг байгуулах хэрэгтэй.